Зөөрх мужигчтай Монгол ам дэлгэцийн нагуун бэлэг өмчлөөн ярилцах мөх чаврал нэвтрүүлэх үргэлжилж байна. Одоо жилгаад 5 хүндэн эрүүл мэндийн сургаал хүмүүжил болоод сэтгэж заслын тухай ойлгуулахар боллоо. Нагуун бэлэг Өвөр Монголын олон улсын Монгол эмнэлгийн хорооны бие сэтгэл бүхэл зохицын эмчилгээний салаанаар эхлэгч Монгол эмнэлгийн амь совиллын ухааны мастер сэтгэгчийн эмчилгээний эрхлэгч Дэлхийн хятад эмнэлгийн сэтгэж зүйн нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч олон улсын үнэмнэл олсон тайвшруулан засах сэтгэгчийн эмч улсын 2 дугаар дэсийн сэтгэж заслын зөвлөгч багш Дундад улсын эмчилгээний хий тамирчлын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч Махан бод дагшуур томоо орж болж сэтгэж босод дагшуур томоо орох болчихоо байна. Нагуун бэлэг эмчээ бие сэтгэж бүхэл цогцын эмчилгээ хийгээд олон жил болж байна. Хүний бие бол өөрийн биеийг шинжил байж ах, өөрийн биеийг дохируулах, өөрийн биеийг сэлбэн засах нэг зүйлийн чадвар байдаг. Энэхүү чадвар нь хүнээ далд энергийг дайчлан бадруулж, өөрийн биеийн өөрөн өмнөдгийг өмнөх хэдэн нэвтрүүлгээс ойлгож мэдэрлээ. Олон жил өвчнөтний далд энергийг ашиглаж эрүүл чирэг явуулах гэж чармын зүтгэж яваа нагуун бэлэг эмчийн эрхлэн хийж байгаа бие сэтгэж бүхэл цогцын эмчилгээ нь хүмүүст хэр зэрэг мэдрэгдэн танигдж байгаа юм бол дараачийн ярилцлагад анхаарлаа хандуулаарай. Одоо танай одоохны судалж байгаа өмчлөхийн мэрэгжил бие сэтгэл бүхэл зохицын өмчлөхөө бол одоо хүрээх хүч юу болж байна? Харилцан вэлжилж сэтгэл засал гэж энэ нэг зүйлийн эмчилгээний жагвар болуулаа. Миний өөрийн биеийн 20 хэдэн жилийн эмчилгээнийх нь дорчилгоо очиж дүгнэж очиж хураангуулсан нэг зүйлийн жагшаалгын хэв жагвар болно. Тэгвэл энэ хэв жагвар бол юунаас ухаарч ингэсийг болоо дари эрүүл мэнд бол өвчнөд бол хүний сэтгэгчийн нэг үйлдэлийг бол олж танисан сүрэн дээр энэ сэтгэгчийн энергийг хөгжүүлээд далд махамбуудын далд энергийг бол бадруулах энэ нэг мэрэгжлийн жамыг бол би удаан цагаар бол сөвөгжилж ирсэн. Гэтэл харамсалтай нь манай домдодын хүмүүс, дорноотойхон хүмүүс өндөсөндөө бол нэг сэтгэгч эмчилгээ, сэтгэгчийн засалгасаар нэг жаахан коллеж ах дурггүй байдаг. Учир нь яхад бол сэтгэж асуул бол юуг эмчилдэг, сэтгэж асуул бол солио хүний эмчилдэг, сэтгэж асуул бол одоо оюун ухаан дутамгд хүнд бол эмчилдэг. Иймэрхүү хэлбүү буруу үжилттэй байна. Муухай өвчин гэж боддог. Тийм муухай өвчин болдог. Тийм. Тэгэхээр одоо би хэдийгээр сэтгэж асуул ийм ихээр red систем гүчин бэ гэж олж танисан боловч би бол хүмүүс сэтгэж асуулыг хийх нь арга байхгүй. Коллеж ахах хүн үгүй. Хүнэж авах олон хэн болов энийг бол одоо өөртүүлж авахгүй. Тэгэхээр одоо би энэ дотор бас цааш бодож би жоохон ямаргүй нэг зүйлийн аргаар болов тэдний болуулаа эмэнхүр засалгыг болуулаа коллеж авах болов гэж бодож ирсэн. 2000 бөгөөд 2 онд би бол Бээжин их сургуульд очиж дари одоо үеийн сэтгэгчийн засалгыг бол мэрэгжилээ сурч ээж. Энэ хооронд бол манай бүхэн улсад бол дари эрүүл мэндийн сургаан хүмүүжүүлэх чим нэг одоо их нэг өрнөсөн цаг үе шүү дээ. Энэс би нэг юм ухаарч хүмүүс бол эрүүл мэндийн сургаан хүмүүжлийг коллеж авахд бол тэрийг амарх юм байна. Тэгээд бол би өнөөдөр миний иймэрхүү амжилт болсон жаг бол дари эрүүл мэндийн сургаан хүмүүжлэлээр суур болгож энэ сургаан хүмүүжлийн домд явж тань бол сэтгэж заслын аливаа мэрэгжлийн үл ураагаанаар очиод уялдуулаа гэж чадсан. Та өөрөө бол анх бол эрүүл мэндийн сургаан амжилтыг тийм. Өөрөө хүлээж авсан. Тийм. Тэгэхээр одоо манай одоогийн үеэр ямар учраас телевиз хүчээ өвчин жастыг, ямар учраас гिचэл санаасаа өвчин жастыг манай нэг жилийн хэлбэр бол сургаан хүмүүжил. Эрүүл мэндийн сургаан хүмүүжил хийж эрүүл мэндийн сургаан хүмүүжил хийх явж домд бид дари хамаа бүхий сэтгэгчийн ухааны мэрэгжил бол уялдуулаад тавьчихсан. Энэхэр чи мэдхийн хооронд өвчин чинь сайн болсон. Өвчин чинь сайн болчиход чисээ хүлээж авч болно.
энэ чинь сэтгэж асуулагч. Дахиад манай эрүүл мэндийн сургаан хүмүүжлийн явж томдоо танд болоод арай юугийн сэтгэжийн эрүүл мэндэ, юугийн сэтгэж асал, юугийн сэтгэжийн өвчин бол дарий бодтойгоор ачи тайлбарлаж юм ба. Сэтгэжийн өвчин гэсэн юм муухай өвчин биш. Хүний бие сэтгэл хоёр талаас бүрэлдсэн учраас махан бод дагшуур томоо орж болж сэтгэж бас дагшуур томоо орох болчихоо байна. Тийм ба? Ийм учраас тэр муухай өвчнөр үүсэж болохгүй. Ганц сэтгэлийн өвчнөд бол сэтгэжийн өвчнөд бол сэтгэж ясны биш. Харин олон өвчнөд хүн бүр тийм. Зарим нэг үл хүн сэтгэж эмчилгээ бас зөвшөөрөхгүй шүү, итгэхгүй. Зарим нэг үл сэтгэж эмчилгээ үр дүнгол бол итгэн. Гэтэл сэтгэж эмч бол солио өвчний эдэг нь сэтгэлийн эмчигийн эдэг нэг гэж. Энэ хэрэглээний гүрчэйг бол ийм өвчүүгээр очиж танидаг. Ийм учраас бид бол шууд сэтгэж эмчилгээ гэж бас хэлсэнгүй. Бид бол бие сэтгэлийн эмчилгээ тийм ба. Бие сэтгэлийн эмчилгээ юу гэсэн үг дарий сэтгэж засны үйлдэлээр очиж махан бодийн өвчний эдэг. Энэхүү харилцан харчаагийн ашиглаад бол махан бодийн өвчний эдэгээр бол гол болгож байна. Бид өнөөдөр умаан өвчнчдэрэ өкөлөрөдөл өвчнчдэрэ тийм ба чивэл одоо тамбаа өвчин эдэгээр бүр махан бодийн өвчин шүү дээ. Эдгээр бол хүний нүдэнд бүр үжигдэх учраас хүнд бол таниж мэдэрхэр бол нэг илэрхий ятал. Зарим хүмүүс таны энэ хичээлийг сонссны дараа одоо гүйдэн бол он жилийн одоо хөв бос илэрлэл юм уу гарan гэсэн. Яаж ойлгуул тарна энэ жоохон ямар илэрлэл байж байна? Миний бие бол өөрийн биеийг шинжил байж ах, өөрийн биеийг тохируулах, өөрийн биеийг сэлбэн засах нэг зүйлийн чадвар байдаг. Амьдрын домдо биедээ ийм туршлага байдаг. Жишээлж авч хэлбэл чи одоо нэг жахан одоо өдөр өнжи хоносон хуучин будаа адихад барыг баас алдаж магадгүй тийм ба. Тэгвэл энэ яхад өнжисэн хоолсон будаа нэгэн төлөв багчаартай болчихжээ. Чи идэх чиний биеинд болуула нэгэнтэй багчаар идээд болсон. Чиний бие болуула энийг бол олоо таничжээ. Миний гүдэсэнд бол нэг жилийн багчаар ороод иржээ. Би энийг бол арилгаж хаяа. Яаж арилгаж баас алдуулаа. Тэгвэл энэ дарий манай бахан бод өөрийн биеийг шинжилж кинасан юм нэг жилийн чадвар бадруулаад эргэж энэ өвчнийг арилгаж хаях юм үйлдэл бол бадруулчихсан байна. Өнөөдөр манай эмчилгээний хүлээсэн дарга чиний өөрийн биеийн дотоод энерги ихэд дэгжирэхэд бол эдгээр ажиллага бол бүр нэн илүү өрнөж болсон. Өрнөнгүй болсон. Энэ цаг үед чиний биеинд бол ямархуу өвчнөө хор байвал тэр бол тэрийг тохируулж өгнө. Тэгвэл энэ бие халуурж явах бол дарий түүний дотоод энерги бол бадарч гарч явах нэг жилийн үжигдэл болно. Гэтэл өнөөдөр бид бие халуурах болгоодыг бол бүр тохируулах гэж үжиж бас болохгүй шүү. Энэ талаар онцгой хичээлэх хэрэгтэй. Зарим хүн давж хөл бие халуурж явах барыг чиний биеийн дотоод энерги бол бадарч явах магадгүй. Гэтэл зарим хүн давж хөл тэр барыг нэг жилийн өвчнөө илэрэл байж магадгүй. Юу ч гэсэн бид бол нэгд бол энэ сайхан бичээж үжин хоёрд бол эмчи олж энэ үндэн тохируула жокстой эмийг хэрэглэж болно. Тэгвэл манай одоо эмчилгээний домдоо бол бараг 160 хүн бол манай гिचэлээ санасан дараа нэг жилийн одоо элдв жилийн үнэр гарна. Көжийн үнээр гарах юм уу, уталгын үнээр гарах юм уу, хуурлагын үнээр гарах юм уу, эмийн үнээр гарах юм уу, зарим нь одоо өмөхийн үнээр бас гардаг байна. Бас 160 бол бараг бүр баас алддаг байна. Эрс өдрөн бол гिचэл сонсоод бол нүүр чинрээд, хамар чинрээд чиг буйентэн дөвдөөд загтнаад 3 дугаар хоног дөрөв бол би одоо өстön тийм нэг сайхан арчны үнэртэй буйндаа ингээ бүр мөн ингээ юм гараад хөлс гараад тэгэл хөлс угааж их шиг гарсан өстön 2 өдөр гэдэс тулаад ядар жагтанд бол бүр л буйндаа бүр ингээ улигаад гарна юм доороо төргөөц биегүй болчихно тэр нь одоо жих ууцаад байхгүй болчихно юм ороод дэмий болсон нэг хүжин үнэр адил үнэр өмсч нэг Монгол өмнө үнэрт нэг төстэй тийм үнэр гараад 17 дугаар өдөр дээр бол нэг сайхан тэр шангшины үнэр үнэрсэн. Тэгвэл яахтан хичээл сонсож байгаа эдгээр өвчнөтэй хүмүүст иймэрхүү сонин үнэртэгддэг юм бол энэ нь ямар учраас болсон юм болоо дараагийн ярилцлагад дэлгэгдэх болно. Тэгвэл энэ бол бид үнэр гарахыг бол бид өнөөдөр яаж ойлгоно? Хай сэтгэгчийн ухаантай бол шууд холбогдолтой. Сэтгэгчийн ухаантай ийм нэг үг байна. Одоо өндөр дэсийн тайвшруу байдалд орсон дараагаар хүний биед бол нэг жилийн ки бодлого гэх юм уу, ки сэрэлт бол ийм нэг үнэндээ нэмэл бол бодтойгоор үнэндээ намжгүй ийм учир биш. Гэтэл танд ийм нэг жилийн ки сүр бодлого юм уу, ки сүр үжигдэл бол
төрөгддөг, мэдэгддэг. Энэ бол манай их тарихны ажиллагаа нэг зүйлийн одоо чимээ жангийн нэг зүйлийн одоо ямар юм хэлэх тэр домдоо нэлэрсэн нэг зүйлийн худал үжигдэл. Жихрэн тэрийг бид үнэн гэж ойлгож болохгүй. Гэтэл энэхүү үжигдэлээс бид бол юуг мэдэж болно? Ийм үнэр гарч явах чинь миний бие гिचэл санаасаа нэгэнтэй бол өндөр жиргийн гүүн чим тайвшруулах байдалд орчих гэсэнийг бол ойлгож болно. Тэгвэл энэ баа салдаж явах чинь яаж яана? Тэр энэ туулуулж явах чинь чиний биеийн дотор энерги нэгэнтэй. Өөрийн сэлбэн жасах, өөрийн тохируулах, өөрийн шинжлэх энэ чадвар нэгэнтэй дахиж сэргэж гэсэн үг. Тийм ба? Чөө энэ сэргэж яхад юу гэсэн үг? Чиний биеинд нэгэнтэй хэдвэгээр та явах юм шиг хими нэм уусангүй боловч чиний биеинд нэгэнтэй хамаа бохи хими физикийн урвал нэгэнтэй эхлээ гарч ирсэн. Болоо илэрүүлж тийм ба? Тийм бол энэ урвал эхэлж яхад бол латэ нэг зүйлийн энерги гэсэн бид итгэх ёстой шүү тийм ба? Ийм учраас энэ бол дари бүх биеийн махан будын ерөнхийлөн тохируулах явж думда илэрч байгаа сэтгэж буюу махан будын талайх нэг зүйлийн тохируулалтын шинж тэмдэг мөн. Энэ шинж тэмдэг илэрхэд бол бид нэгэнтэй эдит хэдий ашиг хүртэж байгаа гэсэн ойлгол болчихно. Энэ нэгд айх хэрэггүй, хоёрд көөчлөж болохгүй. Энэ удааны шингээлтэд олон үжигч оролцож өөр өөрийнхөө өвчнөө эдгэрсэн байдлын тухай булаалдан хариу мэдүүлэлт хийж гэлээ. Нагуун бэлгэмчийн бие сэтгэж бүхэл цогчийн эмчилгээний хичээлийг сонсоод эдгэрсэн хүмүүс бүр ингэж хариу мэдүүлэлтийн хэлбэрээр өвчин эдгэрсэн тухайгаа ярьж байдаг. Тэгвэл ингэж хариу мэдүүлэлт хийх нь нагуун бэлгэмчийн сэтгэж заслын бас нэгэн зүйлийн арга хэлбэр мөн болов. Дараагийн ярилцлагад энэ тухай тайлбарч хийх болно. Би бол 2009 онд хүн зүрхээ улаан холоо мовч болсон. 98 онд би одоо их тархин батгаар их өвдөж мэдэнгүү ухаангүй болж айжээ. Акс чиргаас болоод цусны өвчин болсон. Нагуун багш янд ирээд наагшийн энэ юунд ирж Ингээд сэтгэлийн дараас хаягцнаас. Ингээд одоо өвчин өдгээд өвч их сайн босон. Би хүний гарт орсноос би 3 дахь удаа тэр амбал би бүр босож явсаар ингээ явж чад биеэн даах хэмжээгээр одоо би хүнээр асруулахгүй би бүр ганцаараа ингээ явж байна. Би одоо хоолой фанглаа хийж энэ дундаа манай тэнд нэг өвгөн аа бижижээ. Одоо нэг наатэн уулжаа нүрдэж уулжаад. Би одоо ус толгоонаа дивжсэн чинь одоо тэр аав нэмээ юу гэж хэлдэг. Аяа хүмүүн одоо нэмээ тэнэ. Одоо энэ өвчтөнд ороогч салд илүү шүү. Одоо өртөөр өнөөхс үгээс яа. За одоо энэ одоо заслыг бол хоёрын заслыг байна гэж. Нэгэн бол одоо хүү төрсөн өмнө хэтхий авч өнгөнө. Нэг тэр заслага өмнө жорон дөр үгүй өвшинө гэлжээ. Одоо нэгэн бол боож ухлуунэ дөөсий хятааж өнгөнө. Одоо би бодчаа та хөнөн боогоод өгөх би тэрний хөлөөний доо. Одоо хөний өмнө хүү төрмөл би юунд дөрөж хөлөөний доо. Өн одоо хамгийн их нанд төдөө ушраа гэж. Одоо их сэтгэл дараад болж ижээ. Инглээ одоо санааж үдэн дугуйн дараа одоо 3 дахь өмнө жорон дугуй 3 дахь заслаг гарч ирээ. Одоо би энэ нагуун өмчийн цанаар одоо тэгэж юм буюу алсан дамал нагуун өмчтэй талхаж байна. Олон хүмүүс одоо хариу мэдүүлэлт хийж штэ. Ер нь сайн ахад халбад байгаа хүмүүс бас нэлээд бүр тассан байна энэ талд. Би ботход олон удаа ярьж өнгөрсөх бол тэр бас ингэ сайхан урсан өөрийн хариу мэдүүлэлтээ тийм хор авсар товч ярьж чадахгүй магадгүй гэж бодож байна. Ингэж энэ хүний нэг хариу мэдүүлэлт хийж явах нэг ямар зорилго байна? Ямар энэ далд үйлдэл байж гэнэ үү? Ямар учраас хариу мэдүүлэх гэвэл өвчин сайн болдё. Энэ аргыг би хамгийн анхан сэвэгчлэхэд бол ийм нэг хэдэн жилийн сэтгэгчийн одоо Вэйлийн Жими осволыг өндөсөлж. Нэгд миний амьдралын томд бол миний одоо энэ анхаарснаар бол жишээлж авч өгөх бол нэг ялангуяа манай одоо эмэгтэй нөхдүүд юм ба өнөөдөр ямар нэг одоо сэтгэл санаанд дараас юм уу жавлан юм уу ямар нэг одоо нэг сэтгэл санаанд нэг учир байвал одоо яана өөрийн хамгийн итгэдэг энэ контент нэг яриад өнгөрлөхсөр дотор чинь уужраад явчихна. Тийм ба энэ бол хүн болгоны юм нэг жилийн төрөгдөл байдаг. Тэгвэл энэ даруй манай сэтгэгчийн ухаан дээр авч ихэл бол даруй сэтгэгчийн доторх энэ нэг сэтгэлийн энэ нэг гэдэг сөгөргүй энерги юм бол тайлж хаяж юм гэж ойлгодог. Тийм бол энэ сэтгэгчийн энерги тайлж хаях энэ үйл бол манай сэтгэгчийн ухааны
энэ нэг судалгаанд тусгай болоо ийм нэг дуршилт байна. Энэ дуршилт ямар дуршилтыг бол дарыг адилхан нэг бүлэг өвчтөний нэг жилийн өвчтөний бол 3 дугаалan хугааж, 1-р дугаалan, 2-р дугаалan, 3-р дугаалan, 1-р дугаалan бол энэ хоосон бол тэмдэглэл гин. Юу тэмдэглэл бичнэ? Юу бичсэн ч болно. Та өөрийн таагараа бичнэ. 2-р дугаалангийн тэмдэглэл бол заавал бол өвчнөө бичнэ. 3-р дугаалan бол бичих уулга нь бол 2-р таадал өвчнөө бичнэ. Адил үгүй бол таны энэ бичсэн энэ одоо энэ тэмдэглэл бол шингээлтийн машинд очиж оншиж энэ шингээж авна. Ингээд нэг хуучгаа болсон дараагаар бид тоо бүртгэл хөвж яхад бол энэ 3-р дугаалan бол өвчнөө эдгэрэл ном бол хамаг өндөр. Тэнэ дараа 2-р хамаг муу бол 1-р дугаалan. Чүү энэс үжих бол бид юм бичиж явах чинь бүр нэг жилийн сэтгэлийн нэг сөгөргөө энерги юм бол тайлж явуучаа. Чүү нэг илэнгээр өөрийн өвчнөө бичих, жавланган бичих тийм ба. Нөгөө тэр хүн өөр нэг хүн олж жавлангаа тоочж чаддаг шүү дээ. Би чинь зөвхөн бол гараар нь бичиж тийм ба. Тэр мөн ч нэг энэ сэтгэлийн энэ жангадаас нь тайлж явуучаа. Тэгвэл энэ хоосон гараар нь очиж тайлахыг бодвол өөрийн амаараа нь оншсон дараагаа энэ тайлах бол хэмжээ бол нэг илүү сэнийг гэрчилж. Тэгвэл бид өнөөдөр бол яана байна энэ гिचэлийн тэнхэм дотор бол харуу мэдүүлэх гэж бол харийн тэнэг өкөмөл нэг машин тоноглол доншиж явах биш юм ба. Манай өмнө манай харуу мэдүүлэлтийг санаач явах бол дарыг бидэнтэй нэг гिचэлийн тэнхэмд хамтараа өвчнөд төмөжж явах иймэрхүү хайр сэтгэл нэгдсэн хүн. Энэ хайр сэтгэл нэгдсэн хүнтэй бид оншиход тэр нэг өкөмөл машинд оншихтай асандорч тийм ба. Тэнэ сэтгэлгийн уурмаа тэнэ сэтгэлийн нэг жилийн вэлийн бадруулахад нэг сайла. Ийм учраас 2-3 дугаар дугаалan ийм сайхан өрөдөн олж явахад манай 4-р дугаалan өрөдөн бол нэг өндөр байх ёстой. Тэгвэл энэ дарыг сэтгэлийн доторхын нэг жангадаас нь тайлж явах ийм нэг зүйл явах. Ийм нэг зүйл. Тэгвэл зарим хүмүүс одоо бас боддог. Яа би ч одоо бичиж харуу мэдүүл бас хийж чадсан намайг тусаа өгөөж. Үнэндээ харуу мэдүүл хийвэл хэлгэнэгүй нэг сайн. Харуу мэдүүл хийсэнгүй болж та 4-3 дугаар дугаалan биш болохоос та 2-р дугаалан дээр бас орчихгүй да. Тийм ба? Юу ч гэсэн 1-р дугаалан дээр харчвал таны эдгэрэлтийн норм бас л өндөр байх. Дарыг харуу мэдүүл бичих бол дараа сэтгэж цацлын нэг жилийн арга мэрэгчил. Тийм. Тэний нууч дарыг энд байна. Ер нь чухал энэ сууж байгаа олон хүмүүс бас одоо бүр энэ бие сэтгэлийн үйлчлэх, харьжин үйлчлэх энэ заслаар одоо хүрсэн байхаа гэж бодож байна. 2005 онд бол илгэний өвчин болсон. Тэгээд 10 оны сүүлч 11 оны ихэрүүд би бол илгэний дууд хавтар болоод сүүлчийн хугацаа болсон. Дэжиний эмнэлгийн хороонд бол 3 удаа нэмэлт заслаг хийгээд одоо хамаг сүлд хүний гарт ороод өрөлгийн үүдэн хөрсөн штэ. Би энд ирэх үед бол би бараг дэмий ухаа байхгүй. Тэр хугацаанд би 14 хоноод би өөрөө бососгосон. Тэр үед одоо сая би өмчлөг наавах шиг нь бол өнөрг хүрддгийм байна. Ийм нэг өмчлөг байдгийм байна гэж сая итгэхснээс биш. Тэгтэрүүл би бол итгээгүй. Тэр өвчин олж ийн би нүмс заслаг хийгээд хурдан өвдөж байгаа юм аваад хаяа гэж ботхоос биш. Би өнд ирээд игээ сайн болчихно гэж бол бодож ялаагүй. Олон хариу мэдүүлэлт хийсэн хүмүүсийн дунд улаан сэтгэлж багталжжээ. Ямар хүн ч гэсэн эдгэрч дийлэхгүй гэж тодлуулсан өвчин бүрэмсэн эдгэрэхэд баярлахгүй байхын аргагүй юм. Энэ өдрийн халуун өнцөл төвшүүлье. Өнөг ташрамд өөрийн өвчний тарчилгаанаас өргөж ирсэн 2 дахь амь насны хариу мэдүүлэлтийг хийе. Хариу мэдүүлэлт хийх нь агуун бэлэг эмчийн хичээлийг сонссны дараа өвчин эдгэрлээ гэснээ бас нэгэн шинж тэмдэг болно. Үннийг хэлбэл эдгэрсэн өвчнөтнөө баярлсан сэтгэлийнх нь үг болох юм. Нэн чаашлан агуун бэлэг эмчийн хичээлийг сонсож байгаа олон хүмүүсийн сэтгэл жоргийг хөвчилж тэдний далд энергийн дайчлан бадруулахад нь идэх хүчин олгодог юм. Эдгэрсэн өвчнөтнөө хариу мэдүүлэлт хийх нь агуун бэлгийн онцлог заслын бас нэгэн арга хэлбэр болно. Одоо ингэж сайн болж явах хүмүүс өмчрөгөө хийж байгаа хугацаанд юм уу? Юуг анхааруул таарна. Нэг хүнд авч явах бол хүний сэтгэл гутарх бол дарыг нэг бөмбөг хийгээ надалсан таадла. Ямар ч өсөрч босох тэнгэж чадалгүй болчих тийм ба. Тэгвэл тэр чагд бол бид хамаг анхан тэрийг сэдвэрх юу нэ дарыг сэтгэл санааны асуудлыг урдаар сэдвэрлэж. Энэ арын жишээгүүдэд очиод тэрийг жоригжуулаад маань өвчнөөс эдгэж болдог бай.
тэр аргаар болохгүй энэ аргаар бас болдог байсан. Ийм нэг жилийн эрэмжилдий тэр үнд өгсөн бай. Энэс өөрөн дээр бид эдгээр номданаар талаар зохицуулж Монгол эмээрээр очиж тохируулж. Тэгвэл хэлгэнэгүй нэг жихол бол манай өнөөдрийн одоо Монгол анаахны явдал мөрийн дотор сэтгэлийн явдал манай сэтгэж асал бол гол байр хийжилж байгаа гэж хэлж байна. Тэгвэл одоохонд энэ өмчлөхнээ арга хэлбэр явч олон гэдэг бүр олон хүнээ талбайд танхимд явж штэ хичээлгийн хэлбэрээр тийм үү. Тэгвэл нэг бүлэг хүмүүс бол одоо явал уулж юмчлөхийг хүсдэг. Сигурэн жоохон ямар хүнд бол одоо хамтын орчин тойронтой хорно. Ямар хүнд бол жаавал басан гэж уулж жолоодлог хийх чухалтай байна уу? Ямар ч хүндэгээд хамтын нэмжил бол тусаар амжил бол бүр өөрийнхөө онцлогтой. Энэ бол 2 жилийн нэмжил бол 2 жилийн онцлог 2 жилийн жи осоор очиж харилцан нөхөрөх юм нэг жилийн үйлдэлийг бадруулдаг. Эхлэн хэлгэнүгүй манай 60,000 хүмүүс өнгөрөө хэлвүүгээр бодож байгаа заавал одоо нөөрлөд өвжүүлвэл сайн өвчин гэдэг гэж иймэрхүү буруу бодол бас байна. Үнэн дээр хэлвэл нүүрдэж өвжүүлэх дараа тусгаар эмчлэх энэ арга бол дараа нэг өвчтэй хүнд түүнийхэн бодот байдаг уялдуулаад бид бодтой одоо санал итгалах юм уу одоо тусгайлан одоо жаан жилоодох юм уу иймэрхүү үйлдэлийг бадруулж болно. Гэтэл тэр бол хамтын одоо энэ засалгадамд мөн ч адилхан энэ үр дүнгээ олж болно. Зөвхөн барыг одоо чиний тусгаарлал эмчлэхийг бодвол илүү нэг 2 цаг хэрэгж магадгүй. Учир нь чи энэ олон хүний донд тусгаарлан чамд тусгаалсан чим асуулт үгүй байсан магадгүй. Илүү 2 өдөр суувал лавтай юм адилхан чиний чамд их юм нэг харуулт бол энэ хамтын хичээлийн донд лавтай байх юм. Олон өмчлөгэд бол нэг ёрог өмлөгд бол тий хугацаа өмчлөнө. Ингээд нэг өмчлөгний хугацаа байдаг шүү дээ. Таны энэ тийм тогсон хугацаа байна уу? Тогсон цаг үгүй. Гэтэл манай вийл дэлгэр очиод бид энэ ерөнхийд дүгнэх дээр хөрвүүлээ 21 хоног юм уу 28 хоног юм уу 35 хоног бол бид одоохондоо хэрэгжүүлж байгаа нэг жилийн эмчилгээнэ хуучгаа. Тэгвэл яахад ингэдэг бол хүний сэтгэгчийн нэ вэйл бол хэдийгээр 60,000 хүн 5-3 хоног дотор гайхамшиг илэрх боловч тооны харчлаар авч эхэлвэ. Хайсал чөн тооно штэ юм ба. Хэлгэнэгүй энэ дотор бас онцгойн дотор онцгой бай. Бас тийм хэдэн хүн болвола 35 хоноос ч ямар ч сэрэн мэдэгддэг хүн бас байна. Чихэр энийг бид нэг л адилаар гівшмөлөр одоо ярих аргагүй. Тийм. Оролцож байгаа өвчтөнд голдуу манаас ямар оброор хандвал хамаг чухал бол дараа өвчтөний хөндөд хөх. Сэтгэгчийн заслыг хийхэд эмч хүнээ эрхэмдээд зан суртал байх хэрэгтэй. Сэтгэж засаны үйлдэл бол бадруулахад бол совилогч хүмүүс нэг илүү үйлдэл бадруулж таа. Бэй сэтгэж бүхэл жогчийн эмчилгээнээ салаан уулдаан 6хан эмчтэй байснаасаа одоо нэгэнт 20-од эмч сувилагчтай болж бужгааран Монгол эмнэлгийн бэй сэтгэж бүхэл жогчийн эмчилгээ судалгаанаа үргэлжлүүлсээр байна. Энэ сууж байгаа олон шав нар байна. Гэхдээ одоо өөрийн тухай өмлөгийн тухай юм уу? Эсвэл эрүүл мэндэд холбоосон ойлгож яссан байвал бас ер нь асууж байна да. энэ манай залуу эмч нар хэрвээ нэг бие сэтгэгчийн заслыг хийхэд боловсронгуй болёо гэвэл аль хэдэн талаар заавал чангатгаах чухалтай байна асуумаар байна. Нэг хэр тэнгиссэн сэтгэж эмч болоёг бол миний өөрийн бодохоор бол заавал 3 талын нөхцөлийг бүрэлдүүлэх хэрэгтэй. Нэгд бол заавал аймгийн анагаах ухааны мэдээлэл одоо байхаар барахгүй мөн ч сэтгэгчийн анагаах ухааны мэдээлэл бол баялаг байх хэрэгтэй. Хоёрт ари элэдэн баялаг амьдралын нийгмийн амьдралын иймэрхүү одоо дуршилга байх хэрэгтэй. Урчин сэтгэж эмчилэг бол дарыг нэгэн жилийн гагчхан мэрэгжлийн дуршилга бишээ мөн ч нэг хүмүүлэг амьдралын дуршилгаа бүрэмдүүлэх хэрэгтэй. Илэнгуяа нэгэн сэтгэж эмчээр очиж өвчтнээ сэтгэрийг бол одоо эмчиг ховруулж ярихад бол нэг энэ талын дуршилга хэрэгтэй. Ийм учраас бараг жохог хэмжээний хүн амьдралын одоо амьдралын ийм дуршилга байх хэрэгтэй. 3 дугаардан бол мөн ч хамаг жихол бол яана. Дээд зэргийн одоо эмч хүнээ ёсос суртахуун гэх юм уу? Эмч хүнээ эрхэм дээд зан суртал байх хэрэгтэй. Ийм учраас
одоо нэгэн боловсронгүй сайхан сэтгэж эмч болыг бол гагчхан арга чармайн үйлчлэн өргөн нолон өвчтөн күндэн итгэл бишрий олох бол хамгаалж чухал. Энээс өндөө ямар ч дөг маарга байхгүй. Иймэрхүү гэж бодлоо. Сорилжиж байгаа өвчтөнд голдуу манаас ямар оброор хандвал хэрэг нэг тайнаг ас. Онлын адилгүйгээс бол эмчилэг энэ арга маяг ус адилгүй шүү дээ. Ба ямар хэмнэлэг онол бол өвчин болоод багчаарын алавал өвчин идэгч. Тийм ба Монгол анаах бол махан бол тэнгүүрээ алдасан махан будыг тэнгүүлж өгвөл өвчин идэгч. Сэтгэжийн эмчилгээний талаас авч болоо өвчин болохны өндөс бол сэтгэлээс бай болсон. Ийм учраас сэтгэлийн энерги тайвшруулж тэгшитгэж чаддаг бол махан буд аяндаа тэгшэл. Ийм учраас манай бие сэтгэл бүхэлж өгчний эмчилгээний талаас бид хайсал сэтгэж засалын төрүүн байранд тавина. Өвчний засахад сэтгэлийн засах бол хамгийн чухал гэж ойлгож байна. Тэгвэл та нар залуу эмчнэрийн үйлдвэрийн домдоо яг бол сайн хийж чадсан нөхө нэгд бол даруу гिचэн хүйгээр нэгд бол сайхан овоороор хамаг чухал бол дараа өвчтөний хөндөд хөх. Ийм учраас чи өвчтэй хүний хөндөд хөхөд цагийн зур нэгэнтээ тэнэ сэтгэлийн үйл бадарх учраас чиний эм бол нэг илүү зам явна. Нэг илүү өрөд ун гарна. Сайхан бие сэтгэл бүхэл жохчийн өмчлөгийн жоохон очроо далд гүн утга агуулга хүмүүсийн ойлголт тэр нууц авдас тэр нууц жоохон хаа байна уу та нэг үгээр хангилбал. Манай Монгол анаахын амис совил дөрөв ийм нэг үг байдаг. Сэтгэлийг баясгахаар төлжүүлэх бол хамгийн дээд арга мөн гэж. Нууц тарын нэг л үгээр. Монгол ардын үгэнд бас буяа жасахаар сэтгэлэн жасаа гэж үний юм байна тийм үү? Тийм. Тэгэхээр одоо манай амьдралд хичээдэг нэг тийм шүү дээ. 3% нэмчлэг 7% совилго. Тийм аа. Тэгвэл өнөөдрийн манай ахуй талбарт манай эмч састан мас совилагч байна. Би өнгөрсөн манай совилагч нартай нэг удаа хичээл ярьж өнгөрсөн. Яг ёсон дон совилагч нь вэлдэл бол эмчээс нэг илүү байх ёстой. Миний сэтгчийн эмчилгээний талаас авч эхэлж байна. Эмч бол мэрэгжлийн эмчилгээ, та нар бол сэтгчийн эмчилгээ. Бид өнөөдөр совилагч болсон хүнд бид бол өөрийн хам байр сууриа зөвөр таних хэрэгтэй. Жохох хэмжээд совилагчийн байр суурь бол эмчээс нэг илүү вэлдэл бадруулах хэрэгтэй. Яхад 7% совилго. Тийм ба? Та бол сэтгэж засаны вэлдэлийг бадруулахад бол совилагч хүмүүс нэг илүү вэлдэл бадруулж тань. Энэ үүднээс авч эхэлвэл дари манай өвгдөөс аль хичээнээс нь ярьж өнгөрсөн сэтгэлийг баясгах бол хамгийн сайхан төлжүүлэх арга. Тийм ба? Чүл хүний махан бод төлжиж ивэл энерги сайжирч байна. Энерги сайжирч эрүүл мэнд байж. Эрүүл мэнд болж байна. Мөнч бид 91 өвчтэй хүн болсон чи 91 арад болсон чи бид амьдралын дүмдээ өөрийн биеийн бие сэтгэлийн эмчилгээ болов хийж болно. Энэ бол нэг жилийн хураангүйсэн арга мэр гэж хэлж болно. Ийм учраас даяарыг өсөх нь дари өөнөөс авчид энэ нууц ойлгосон дараагаар энэ бие сэтгэлийн эмчилгээ өөрийн дүнгийн бол нэг өргөн хөвчээд өөрийн биеиндээ нэг илүү ашиг хүртэх энэ одоо та нартай болоо найдаж байна. Ер нь таны одоо олон бүтүүл байна, чухал бүтүүл байна. Би бас сонирхож өнгөрсөн, уншиж өнгөрсөн. Тэгтгээс бас өн хамгаалан сайхан гэсэн гэх мэтийн бас дууны үгүүд бас олон байдаг, дуунууд бас олон байдаг. Бид бүгдөө өн хамгаалан сайхан гэсэн нагун өмчийн энэ дуугийн хамтараа аялж дуутай амьдрал жаргалтай гэдэг тийм үү? Энэ бүхнийг санаж, эрүүл амьдарч, баян жаргах, сайн сайхан бүхнийг та бүхэнд хүсэн бүлэгдээд бид хамтараа сайхан дууныг шиг аялаад бас нэг цагийн сайхан хичээлтэй болох уу? Камголон са